Сайн байцгаана уу их мужигчтэй. Самбарын сонин дэлгэж үжиг та бүхэнтэйгээ мэдчилэн залгаж байна. Ингээд өнөөдөр одоо манай ангийн гэрт алдартай аялгуучин, хөгжмийн зохиолчин, цагаан гомороос атлаа. Ингээд алдарт уртын дуучин, мөн ардын дуучин одоо манай алтанчи багш манай дэлгэчний хойморт мараас атлаа. Ингээд одоо бид хамтдаа өнөөдрийн мөн энэ гаригийн самбарын сониноо чимэглэнэ. Тэгээд ерөө одоо өнөөдрийн энэ самбарын сонины биднээс ардын дууны тухай. Ардын дуу гэсэн нэг сэдвээр л энд сайхан чимэглэл таарж л байхаар мэдэгдэж байна. Ингээд жижүүрийн дарга бий болчихоо. Одоо жижүүрийн дарга шамаатай бий. Ардын дууны тухай. Ерөө одоо биднээс ингээд та нар ч гэсэн бүр одоо Бээжин дээрээ амьдарч байна. Ингээд Бээжинд ингээд дандаа Бээжингээс газар бол хүн амьтан аймар арим ингээд дандаа чихэлдээ, шахалчаал ингээд тэрэг унаа бүр явд ийлгүй ийм үестэл гэн дээр ингээд нэг сайхан гээд нэвтрээд яваад өгөх юм үст. Гэнт ингээд нэг тэрэг хурдан туугаад явчих юмсан. Тархинд нэг сайхан ардын дуу ингэж орж ирж ирээ. Гэнт мэдхгүйгээр гингшцэн явдаг ийм шагууд бол аймаар олон таардаг. Тэгээ ерөн ардын дуу бид нуусын сэтгэл дүү яг ингээд хоногшсон. Чин багаасан бүр ардын дууг ингээд сонсож байгаад гараад ирсэн. Аагшийн ховд бол одоо өөрөө бол ардын дуудуудыг бол яг сайхан дуулж ардын дууг сонсож байгаад ингээд өөрөө их болж исэн гэсэн таавас өөрийнхөө өнгөрөлтөө ярьжсэн. Цагаанхын ховд орчихвол яг ардын дууг одоо яг ингээд үжигчдийн өмнө авч гарч бас шинэргүй маягаар шинэ маягаар дуулсан тий. Хөгжүүлж байгаа. Нэг юм би их гайхдаг. Ардын дуу яахад бид хэдийдээ яахад сурцсан. Одоо ингээд бодохлоо бодож болохгүй. Мэсэн мэдл нэг мэдхэд 20 30 дуу бүр сайхан дуулаа сурч гисэн. Хаанаас нь сурсан, хинээс нь сурсан, яахаас сурсан, ямар янзтай сурсан чи өнөөдөр бодоход хов хосон. Энэ ч ардын дуу. Би ч хаалт дуугийн ямар огшаас сурсан хоцоо яасан. Энэ мэдэхгүй. Тийм ээ. Ардын дуу. Тэгнэ бол ардын дуу гэж зөвхөн ардын зохиосон болохоор үнээр ардын дуу. Энэ талаар бол нэг ялангуяа одоо аав гэх юм одоо яг ижуур манай ижуур уралдаг яг ингэж хамгаалж хайрлж явж байгаа багшээ. Тийм. Аавшиг аавшсаа орчимхоо өөрөө бас нэг хүүхдүүдийн тусгай нэг анги ус ирхэлсэн гэсэн тийм ба. Ашаадаар тусгаад. Энэ ардын дууг бол одоо ардын дуу гэдэг бол яагаад бол ардын ирийн амьдралын дундаас гарч ирсэн. Тийм. Амьдрал бас салаагүй. Та ингээд л ёстой одоо тэр сайхан дууч ёстой нүдэнд юу үзэгдвэл юугаан дуулаад сэтгэлд юу бодогдвол юугаан дуулаад тэгэл энэ баг ингэж эн чинь ингээд ардын дуу болоо. Тэгэд яг бол ардын дуу гэдэг чинь ардын үлгэр нэг дуу нь лавтай нэг үлгэртэй л байгаа тийм ээ үлгэргүй дуу ерөн байхгүй шүү дээ. Одоогийн зохион мул дуу яг зохиож байгаа тийм ээ ногоо навчтай улаан цэцэгтэй гэл ингээл одоо ингэж зохион шүү дээ тийм ээ нар сар гарчсан одоо дандаа ингэж тэр ардын дуунууд дотор болохно чи үнэн тийм ээ. Яг одоо яг залуу үед нэхгүй шиг юм шиг л дээ. Одоо ингээд яг ингээд эхлээд жоохон байхад ингээд сонсоод ингэж яхад бол учрыг мэдэхгүй шүү дээ. Дуулж л байгаа юм тий. Дагаад дуулаад л хөөрөөд явж байгаа юм. Одоо ингээд том ингээд дууны ухааныг ойлгосноо ард болгоно чинь жоохон янз нэг дуу нэг үлгэртэй. Нэг үлгэртэй. Тэгээд бодоход энэ манай Монгол хүний энэ ардын дуу гэсэн бол ямар ч яст нь үндэстэнд бүр байгаа шүү дээ. Авь адилхан. Тэгээд одоо бол яг дэлхийн дажиндараа ингээд энэ ардын ийм язуур урлаг гэдэг ийм ардын урлаг дуугийг бол ихээр хүндэтгэж бас ихээр ингэж хамжиж ингэж цугаараа хамгаалах юм уу одоо энийг хожимын яаж ингэж энийг юу хөгжөөх одоо энэ талаар бол бүх хүмүүс бүр их хүч тавьж байгаа. Тэгээд энэ ардын дуу гэсэн яагаад ингэж одоо сая цаанаа хэлдэг шиг яанаас хинээс сурсан мэдэхгүй ямар угсаас нь сураагүй нэг л битгэн дуулаад чадсан байна гэдэг чинь. Биднуусын ховд ч гэсэн мөн тийм. Одоо ингээд гэн дээр дуулахад бол ардын дуудуудыг бас мэдж гэн. Бас нэлээд үгийн бас нэлээд тодорхой шүү. Тэр бол биднуусын багад байхад одоо хорим найрын газар бол аав ээж дандаа одоо тэр тэгээд одоо тэр чинь чиний хэлдэг бол маш сайхан тэр чи бол өстө ингээд өстө жинк өөрийнхөө санаа гэж байгаа. Тийштэй ардын дууг маш тусгай сурсан газар байхгүй тийм. Тэнц заагаагүй. Тэгэл ийм уун ингээд энэ тэнд нэг тэр хүн тэгээд дуулж дагаад ингээд дуулж чадал тэндээс нөгөө нэг ингээд сураад очиход. Тэгээд энэ ардын дуу гэдэг юм ингээд хичнээн мянган жилээр ингээд ардын дуунд ингээд урсаад байдаг нь гол энэ ягаад амьдрал орчин тойрон ардын юу хүний нэг л зүйлийн нэг л өдөр тутмын амьдралаас л ингээд уусч ирсэн байна. Энэ тухай биднээс нэг бас нэг охор нэг фильм байна. Тэр фильмээс нэг харъя. Энэ бол бас ястай хөдөөдөө суугаад хөрхөө ээжийнхээ хажуугаас дуу сурж байгаа юм нэг хүүхэд байна. Тэрний дуусхыг нэг сонсчихъя. Биднээс яг дээр удаа очиад нэг шингээсэн байсан. Далам тайгийн жаахан дүүжин жинхэн тушаалт мөн үү? За 80 хүнийг дуулж. За 80 хүн дуу. Өнтөр дуунаар дуулаа. За
холомоос гацаагүй. 자, 빨리 들이발쳤고 어떤 수술인데 수술인데 야도. 참분 언더레벤 참춘 녹더레벤 참반인가 소들다. 참반이 한수더드 쇼가 심은 따스벤 나이 되면 байхгүй. 또 байдаг. Яа. 나인 댐메레 ганцхаараа таван дэмэвэ. 애를 그대로 다 맨너서 아차가 очиж шингээсэн. Энд яг хүүхд амар ариун дуу мэднэ. Ардын дуудууд. Мөн ингээ ээж ингээ дуулахад ма ээжийн хажуудаар суугаа ардын дуудуудыг сайхан бүр дуулаад сурсан. Тэгэл энэ хүүхэд багаас нь энэ ардын дуунд орчвол бас амар хэлээд байна. Ингээд би нөгөө жоохон бажах нөгөө тим нэг дуу байдаг штэ. Хонон жормор минь хой холбол зулан тишүүлээд бөмбөрөд байна гэхэд ийм нэг дуу одоо манай ээж эднээс одоо бүдүүчүүл ингээд байна. Тэрний надаа ингээд сурж авчихаа тэгэл дуулаа. Тэгээ аимтан тэгээ намайг тэр дуугийн дуулуулах ингээд нөгөө ингээд хаягаар би чи намайг манай ээж хонд явахдаа намайг гэртэн чоол чайчихаа явуулчихна. Уйж хаад чоол чай. Тэгээ гадаа хүн ирээс одоо орж ирч чадахгүй. Тэгээ манай хоёр ингээд хаяаны цаад наанаас тэгээд одоо тэр хүн хүлээгээд одоо санд ингээд аргаан барах юм тэгээ чи дуулаад. Тэглээ би дуулуул чи наас шихэр үгүй. Тэгээ хаяагаар нэг шихэр авч ид нэг дуулуу нэг. Тэгээд нэг холбол зуулан тишүүлээ нэг хэлд орж яд. Би яг мэдж байна. Холбол зуулан тишүүлээд тэгээ тэрний үг холбол зуулан төнтгөлөөнээр төнтгөнүүлээд гал ингээд ээж одоо яг хэлээд. Тэгээд харин тэг хүүхдээс нь ингээд заавал энэ хүүхэд одоо хожим болгоод одоо манусын насанд хүрэхдээ мөн энэ дуугаан ингээд дуулаа явна. Тэгээд одоо миний тэр анги одоо яг ийм жоохон 6 хамгийн бага нь 6 хагас. Хамгийн ихтэй нь 13 4. Одоо минь хүүхдүүд. Тэгээд минь яг одоо би минь ингээ хөдөөгийн минь сайхан дуулдаг тийм хүнийг ингээд залж ирээд тэднүүсаар ингээд дуу заалгаж байгаа. Гол бол ягаад энэ жоохон хүүхдүүд ийм сайхан ардын дууг ингээд эхлээд өгчих нь. Эднүүс чинь ингээд одоо энэ одоо бол яг хөө энэ чинь нөгөө хормын бодисогийн хормын хийсэд байна. Энэ чинь бол нэг янгийн дуул да. Энэ чинь том болохлаа сайн мэднэ. Энэ чинь янгийн дуу юм байх шиг. Би бас тэгдэг байсан шүү дээ. Жоохон байхдаа тэгээд дандаа янгийн дуугийг дуулж чахал ард нь тэгээ бодож ахлаа ард нь мэдснээр яана тэр хүнд яга тийм дуу дуулсан тэгэж боддог байсан юм шиг. Тэгээд одоо энэ хүүхэд насыг би бол яг өөрийнхөө биенийхэн тэр өөрийнхөө тэр юугаар л сэтэж ингэж энэ хүүхдүүдийн ангийг яг багад нь ингээд сурчвал одоо мартахгүй шүү дээ. Одоо яг мартсан байж байгаа. Энэ манай Монгол үндэстэн бол ардын дугаар том баялаг нэг үндэстэн. Энэ баялаг бол одоо манай улсаар хамгийн нэгдүгээр явж байгаа хамгийн баялаг. Жишээлбэл одоо би зүүн тэхэс хэлээ. Хөлбөр, бараад. Хөлбөр жиш одоо 4 янзаар бараачууд. Одоо өнгөчүүд одоо биш энэ талын одоо хөлбөрийн зүүн талаа баруун талаа хаалгүй. Ингээд одоо чи үжим одоо шинийн гол ороод. Үзүмчин зүүн үзүмчин баруун үзүмчин сөнөд баруун. Ингээд одоо хоошоо одоо чи чухал аймаг. Нэг илгөө чи одоо хорчин ардын дуу. Тэр үлгэрт. Тэр бол ёстой. За ингээд яваад чи алшаал уур. Ингээд баян нуур урд л уур. Ингээд ордос л уур. Ингээд энэ ардын дуу манай Монгол үндэстэн би нүуний улсан бас нэлээд судалж өнгөрч. Ардын дуу үнээр баялаг. Бас нэг нь бол өөрийнх нь онцлог бүгд бүр монгол хүн. Өөрийн онцлогоо сайхан хадгалцдаг. Чи жирмийн ардын зүг гэдэг төмөр шүүч идэрнаа яах вэ? Инг сажил дуу. Ардсын дуу тэрний дуу онтон орсон дуу. Би ашааны бол шингэс. тайван нам байна. Тэгээ би эдэн баруун үжимчин танаа байлж байгаа. Нэг хоолн гэрийн гадаа нэг жаахан хүүд маяны шинэ жаахан хүүд. Одоо тэр манай тэр кино удирдаг тэр ингээд бүр пайлаад болсон байсан өдөр. Ингээд өчмчэ гошоне тоглож өчмчэ гошоне маяны үжимчин гошоне би ингээд үжи 10 удаа дуулж харсан. цаашаа нэг маяны үнэ дахиад дуулаад байна. Аяа би ингээд сонсоод дооён асууж юм. Удирдах киноны удирдах энэ юу дуулж ийм жаахан дахиад нэг жаа. Би энэ бол яг манай нэ. Баруун үжимчин дөрвөн занаа их нэртэй дүү. Төрөн жанаа. Тэгээд энэ
Энэ багаас нь энэ хүний тарихын тул энэ ижуур уурлаг бол заавал ингэж хадгалах ёстой. Тэгтээ тэр үл ёстой тэр нэг амьдрах орчин тойрондоо байвал тэр дуудууд хийж чаднаа. Одоогийн хүнээс одоогийн нийгмийн байдлаар үл олонхын хүүхдүүд бүр хотод өсөж байна. Хотод өсчиход энэ ардын дуу хинээс сонсноо. Хэн танд дуулж өгнө? Тэр бас нэг учир байна. Энэ талаас та одоо энэ бол тхилийн хүндэстэй болчихжээ одоо. Тэгээд одоогийн хүүхдүүд бол олонхын ардын дууг сонсох дурггүй, дуулах дурггүй байна. Гардаг байхгүй. Телевизээр гардаг я бүр одоо готод өссөн Монгол хүүхдүүд ба одоо жишээлбэл одоо чи нэг таны Монголын ардын дуу, Монгол улсын ардын дуу дуулаад өгөхгүй. За минь нэг дуу мэдгүй хүмүүс бай. Бага. Зөндөө байна. Чи хамаг багадаа чи нунж яач болно. Чадахгүй. Багадаа чи ямар цаг болсон ч маач болно. Баггүй нэ байна. Энэ би вэр ариун болж өгч. Ингээ надад ариун төрөгдөл сэтгэлдэл өгч. Иймээс бол манай Монгол утга соёл бол нэг бол ирэхгүй шиг ижууран бол заавал батлах ёстой. Тийм. Ямар салхин, ямар шуурга яаж ирсэн ч бол заавал энэ нэг юугаан бол ирэхгүй шиг баримтлах ёстой. Бас нэг нь бол нэг бүлэг нь бол одоо шиндэргүүгээр ирэхгүй шиг энэ үнийг бол аж ахуй нь. Тийм. Ардын дуг ирэхгүй шиг. Өрнүүлэх хөгжиж. Ихээр хөгжиж ирэхгүй аж ахуй л. Энэ аж ахуйд яхаа би өнгөрсөн энэ яхаа ариун хүндээ таньж байна. Энэ ардын дуг ирэхгүй шиг аж ахуйд оруулах хэрэгтэй. Инкмэжин сайн Монголын утга урлаг нэг уусаа хөгж байна. Иймээс тэр аж ахуй орд ийлмээс тэр ариун хүн сайн энэ үнийг мэдэж, ариун хүн сайн энэ үнийг ухаарж. Тийм тэрний энэ талаар бол хүний Юнана наашийн үндэстэн бол амар сайн. Хаяа. Тэрний дээр эртнээ тэр дуу урлагийн хөгжмийн урлагийг бол одоо хүнээс бол хичнээн жилээр өөр ингэж одоо бүр шүтэж бишээ. Тэр юугийг бүр билетийн бүр авд ийлэхгүй. Тэгж бүр тэрийг бүр болгож. Тэгэл бол манай энэ Монгол үндэстэн энэ ардын урлаг. Гон зөвхөн дүүш ардын урлаг. Энэ одоо аж ахуй хандах хүчин хайрцаг гүрэхгүй. Аргош гэн хүчтэй. Энэ өөр үндэстэн манай Монгол үндэстэн язгуур урлагийг яаж үжиж гинэ? Энэ бол нэг дэлхийн чанартай үндэстэн. Энэ өндөр хэмжээс ирж чиний энэ урлагийг чинь хянаж шинэ урлагийг чинь анхаарч сонирх нь гоё. Чи зарим нь үндэстэн бол одоо нэг уулан дотор байгаа жаахан үндэстэн. Тэр үндэстний тэд яа энэ шанлын зүг одоо жаахан уулан дотор жаахан үндэстэн. Энэ ойлгож юу? Монгол үндэстэн юм яахан тэр хүн бүр ондоо харж харуулж байна. Яг энэ чи дэлхийд гарсан үндэстэн. Яг гол нөгөө Цэнгис хаан гэдэг хүн чинь дэлхийдээ тэгээд нэгэнтээ ингээд бүр ингээд энэ нэрийг ингээд цацаад энэ үндэстний энэ юмыг ингээд тэмдэглээ тавьсан болгоно чинь ямар улс ямар гөрөнд төрсөн ч Монгол хөнхлөө Цэнгис хаан аль улс Цэнгис гэхгүй тийм болгоцсон. Тэгэл манай Монгол үндэстэн ийм сайхан язгуур уралтай ийм ариун жилийн газар ингээд байгаа. Энүүд одоо халахыг хэлээгүй, Барат Монголыг хэлээгүй, Халмаг Монголыг бүр хэлээгүй, одоо Шинжаан Монголыг бүр хэлээгүй. Өхөн Монголыг хэлээгүй. Чи тэдэн чи бас өөрөөр харуулж онцлогтой. Бүр ардын дуутай. Ардын утгас. Тэгэд ардын дуу яг ингээд аж ахуй руу орох нь үс. Өөрийнхөө ардын урлагийг тэр гойд сайхан алдах бол яана. Энэ бас алдах боловч байна. Энэ бол юм байна. Энэ үний яаж хийнэ гэсэн асуудал. За орчин болон Бээжин хотод та үжсэн ш та. Ян Липинэ бичсэн зан нэгээд одоо. Төвдийн нууч гэсэн юм шүү дээ. Энэ яахад энэ Бээжинд ирлэр хэдэн мянган томж олж аваа явчих гэсэн. Тэр ардын урлаг нь яг ичгүүр урлаг нь өдөө чаалтаа. Гүж шинэ тойлын одогч шинэ мэргэжил их хэрэглэж. Өнөр хамтаа алдаж байна. Бид өөрчлөө хөгжүүлээ өнөр хамтаа алдвал бид энэ ялтаг хүн ба. Тийм. Энэ үний одогч шинэ арга барилга, шинэ энэ сэтгэгчээр энэ найруулгын хийнэ. Найруулгын. Энэ тайсан дараа гаргаж арт мэнэ энэ хүрээлээ олох. Нүднээ харж татах. Нэг илэнгүй харамраас нь жоосын татах. Энэ одоо манай Монгол улсын хамгийн чухал хийх ёстой. Иймээс бол энэ төвчүүд энэ удаа Эрд Бээжинд ирээд тэр пионы хөдөлж байгаа сайн. Тэр мөнгө олж байгаа сайн. Тэр арт мэнэ хүрээлээ олж байгаа сайн. Бүр ижгуур урлаг шүү дээ. Гүвч тэр яг одоочсон шинэргүү аж ахуйн баримжаа гарсан байна гэдэг. Тайсан дараа гарсан. Энэ жиг гэсэн. Иймээс бол би ингээд одоо өнөө нэг л одоо би нэг зохион бүтгүүлч гэнээр авч ирэл бол одоо энэ дуучин дамс адилгүй. Би гэсэхдээ амар яарж шүү. Амар бийж авах гэсэн итгэлж авах.
Яахад энэ манай Монгол үндэстэн нэ ардын урлаг яахад энэ ааж авахтар илэл болд гэдэг юм. Ааж авахар дэгаар ийм нэг хөндлөн жураас татчих болдог. Яах ийм нэг зам гаргаж болдог юм. Яг тэр соёл дээрээ суудсан байхлаа тэр соёлоо баг хүндэтгэж үжихгүй найхан учир байж магадгүй. Зарим үндэстэн бол одоо жишээлбэл ариун өмнө орны үндэстэн бол яг тэр соёл байхгүй байхад тэр соёлыг байна гэж хотлоо үнэн ариун юм шинэргүй юм жохоож хагаад энэ соёлыг бол өөрийнхөө соёл болгож авна. Гэтэ манууд яг соёл дараа сууж байгаа энэ соёлыг хүндэтгэж үжижгүй байх юм магадгүй. Тэгэд ариун ардын дуучдууд ингээд гадаадд очиод тоглоход хүмүүс бүр амар бахархаад хүндэтгээд эргээд нутагтаа мучаад ирэхээр юу ч биш болчихно. Нэг 2-3 жон жоосоор ичээ тоглуулчих учраас гарч байна. Ийм учруудаа дандаа байж байна. Энэ нь одоо бас нийгмийн ийм нэг байдал байхаараа бас энийг одоо хин буруу гэж одоо бас хэлэх арга байна. Энэ төлөө бас амар ариун санаас ярьж байгаа юм настай ёстой ардын урлагчдууд бас байна. Тэрнээс сурвалжлагаас сонсож байна. Одоо дуугийг харсан нэг сайхан дуулдаг ховор байна. Цөөрч чиг. Залуучууд одоо тэгж л хамаагүй дуулж л байна. Хамаагүй дуулж шүү гэж чинь. Зарим нь бүрийг хэлжил байна гэдэг юм яасан. Суу дуугаан зүгийн өсөхгүй байна. Та манай амтгийн дуунаа мөрөөдсөн явж яана ба. Мөн 2 бодогдов. Тий. Нэг дуунаа 2 бодгийг одоо göсөр авчих болцсон гэр. Одоо дуунаа мөрөөсгөл орж ишүү. За цаадах юм ядгүй. Би цүгийн сурнаа даа тэр. Та мэдээдэг 300 гаруй дуу дотор чүмийн бүр өөхөө дууныхаа үлдээ бүр. Эрх нь гараад ирэл дуунаа өмнө гараад ирээ. За цаан байна. Сайхан дуулдаг усууд харин байжээ. Одоо цөөх ашиграад гуулдаг уулчлаа. Одоо залуучууд тэрийг бас гэрлээ сурахгүй. Гэрлэхгүй. Гэрлэж байгаа. Би бас гэдэг юм манай төрлөд. Манай үг бол дууч мөгтэй ирнээс. Одоо залуучууд би энэ цагаан саргадаа гэж лаасан дуусвал энэ манай бол энэ хоёрын бол харин басаа нэг дуутай усуу. Одоо танстар хүрээ дуу байхгүй болох юм байна гэж хэлж. Танс дуугаа сурна одоо. Энэ настай хүмүүсөө ингээд доогуур ингээд буугаад ичээд ингээд ээж нартай аавтай ингээд ууд бүр сайн дуулдаг хүмүүстэй ингээд ярилцахад бол ариун юм зар санааж авч явах учир байна. Байна. Ихээр зовж байгаа. Тэр дууг бол одоо тэгэд дуулдаг биш үү? Одоогийн хүүхдүүд бол амар хашгирна. Нэг дууг ардын дуу гэдэг нь заримдаа нүнэ сэтгэлээс ингээд дуу амар хашгираа дуулчихаар нь одоо ямар дуу болсныг мэдгүй. Жүв буруугаар сурна. Жүв сурахгүй тэрийг чи андуу буруу сурч яана. Энэ дээр одоо бүр санаа болж явах хөдөөгөр явах юм одоо амар ариун хүмүүс ариун учруудаар бол санаа ширж байна. Тэгээ ийм одоо бас авахд сурж авахд бас хэлбэргүй. Энэ ч одоо бүр хотлоо ороод ирсэн өөрийнхөө энэ орчин тойрондоор амьдрал энэ бас хэрэгтэй. Тэгээд яг бол одоогийн залуу дуучдууд олонхийнх нь бол миний үзэхээр ингээд дуу дуулж хоолойны эд шидийг л гаргаж байгаа болохоос тэр дууны эд шидийг гаргахгүй. Манайс их сайхан болготой. Дууны эд шидийг гаргахгүй зөвхөн хоолойныхон хүчээр ингэж бахарах юм одоо ёстой чи тэр нэг цас гаал одоо их л дугуурл дууг л их л дугуурл сайхан гэсэн энэ хүмүүст бас тархин дотор тийм яваад байх шиг болоод байдаг юм. Зарим дуучдууд бол үг ямар үг ярьж яхахны сонсохдохгүй нэх л бүдүүн дуугараад ханганаал ингээл өнгөрчихөн тэгэл явахгүй. Тэгээд би боддгийн эднээс бол яг хоолойноо л чадлыг үзэж байгаа болохоос тэр дуунаа чадлаа гэдэг юм ч юм бол тэр чигээрэн чи уусгаж аваагүй тэр дуугийг. Тэр дуу гэдэг юм яг ингээд өнөн сэтгэлээрээ дуулахаас тэр хоолоогоор дуулахгүй шүү дээ тийм ээ. Энэ үгийг миний кинонд дарч гисэн манай тэр ээж ярьж байгаа шүү дээ тэр. Дуу гэдэг юм чинь ямар сэтгэлээрээ дуулахаас ямар хоолоогоор дуулд юм уу? Энд чинь бол ардын үг шүү. Яг үнэн үг. Яг үннийг хэлэхэд бол тийм. Тэгээд бол энэ цаг үеийн одоогийн ингээд ардын дууг ингээд одоо яг сайхан ингээд зарим хүмүүсүүд бол хөөрхий яг бас чармайжлаа л да. Бас элдв янзын сайхан хөгжим тааруулах юм уу? Одоо ингээд сайхан юу яах юм уу? Одоо чармайгаад одоо бас зах зээл одоо энэ зах зээлийн юу орох юм уу? Ингээд чармайж байгаа л байна. Би бас харсан олон хүмүүс залуучууд бол их чармайж байна. Гэхдээ хитээсэн тэр зарим дууныхан яг тэр амьдралын тэр дууныхан жинхэнэ тэр гол сүнсийг олж атгахгүй. Гол дуун дотор өөрөө дуун дотор хөвөхгүй. Дууг өөрийнхөө хоолойн дотор ингэж хөвүүлэх юм бол тэр нэгэд бол одоо сая энэ настай ээжийн хэлжээдэг шиг хамаагүй бахарцгаагаад тийм ээ ямар ч юм зур хамаа намаагүй ёсоор нь дуулахгүй гэдэг гол тэр энэ ээжийн хэлж явах бол тэр санааг би ойлгож байна та. Энэ нэг дуугийг яг тэр ёсоор нь сайхан дуулахгүй. Одоо хоолойгийн чадлагаараа ирэхлээр тэр чинь жолоо алдагдах явдал гарна тий. Ингээд одоо ингээд
хэв янзнаас гарна. Одоо ингэ бол настай хүмүүсийн сэтгэлд таашрагдахгүй нэг юм. Хоёрт бол эднүс яг энэ амьдрал байхгүй. Энэ дуу гэсэн юм чинь бас нэг амьдрал бас нэг хэрэгтэй. Орчин тойрон амьдрал хэрэгтэй. Тэгэхээр ийм сайхан үнэн сайхан дуулаа гэсэн залуучууд, чармай заа залуучууд бол ийм хөшгөн настай амьдралын дунд очиж өөрөө очиж ингэж сурах хэрэгтэй. Өөрөө ингэж энэ хүний энэ жинхэнэ нөхөд малцтай Монгол хүний энэ амьдралыг заавал өөрөө мэдмэж чи хэсэг ингэж юм чахаад эргээд чи дуудуулах лавтай адилгүй бол. Энэ бол миний ойлгохоор ингэж. Ардын дуу амьдрал чи ардын амьдрал дотор л очих хэрэгтэй. Тэр бол Монголын одоо хамгийн нэг сайхан дуу. Би тэр дуугийг анхан ингээд 80-аад онд ингээд энэ дууг сонсчиход нулимс ундаг байсан. Тэр бол яг гэхдээ ч одоо энэ хөрөн толгойн сүйдэр нь хөрслээд байгаа тийм. Тэгээд энэ хөрөн толгойн сүйдэрхэн дуудар одон гараад ирвэл оройтхол байлгүй. Одоо мурдаад гарвал очихол байлгүй. Дандаа ийм үнэн тийм. Дандаа тэрэн дотор чи ингээд үнэн юм ингээд яриад байгаа. Тэгтээ одоо заримдаа бол од гараад ирвэл ороод ямар утгыг мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр ийм дууна ийм ардын дуунуудыг хэрвээ дуулдаг бол заавал утгыг мэдэх хэрэгтэй. Утгыг нь олж утга гол утга санааг нь одоо мас хичээл дээр монгол хэл дээр хэлдэг гол утга санаа, хичээлийн гол утга санаа гэдэг адилхан энэ янзаар ингэж ойлгох хэрэгтэй. Ингээд ойлгоод дуулах юм бол одоо энэ дуулаатай сайхан болно. Энэ дуу чинь ч гэсэн сайхан дуулдаг болно гэж би бодож байна. Бас энэ одоо ардын дуудаар бол хамгийн их алдагдаж байгаа үнээр хамт. Тий. Үнээр хамт тусрахыг нэг жоохон хэрэггүй нэг жоохон нуулаа. Нэг жоохон газархын амьсгаа. Тэр улсууд бол одоо зарим нь бол ингээд ардын дуу яадын янзгаар ингээд дуулаад хайцхан. Тэр одоо тийм биш. Орчигоо одоо ардын дуунаа өвөр Монголын хэмжээнд ардын дуудаар их амар одоо уулаж ийн гэж хэлж болно. Одоо хүмээгээр байж байна. Хүмээгээр жишээлж болно. Тийм хингам нутагтай хүмээ. Одоо хүмээ одоо энэ CD касет одоо гарсан байдаг. 100 орноо тийм. Байгаль хүмүүс бүр амар шүтэж зүүн барамгүй гэж амар сонсгол уртай болж байна. Энэ бас тэр өөрийнх нь ястай яг өөрийнхөө үнэр амттай. Тэр хүүхдийн тийм хүмэнаа бол тэр яг тийм мөрөд санд орж явах би шүүгчээр байсан. Тэгээд би бол тэр үнд их өндөр үнэлт өгсөн. Тэгээд би өөрт бас ярьсан. Чи өөрөө бас ингэж намайг хажирч ингэж энэ одоо хүнээр хэлүүлж ингэж бас сурах санаатай одоо энэ дахиж сайн сурах санаатай би тэг хэлсэн. Ийм сайхан өнөр амтыг сурж хинээс ч гэсэн сурж болно. Гэвч энэ сайхан өнөр амтаа л битгий хаяараа гэж би түрүүнд ингэж хэлсэн. Тэр хүүхэд бол үнэн сайхан амттай. Тэр нэг сайхан үлгэрийн тэр юмыг бол ястай чөмгтөр хэлсэн дуучиндаа орно. Тийм. Гол энэ тэр бол одоо хүмүүс гол их амжилт тусан гол үнээр хамт. Гол үнээр хамт. Чиглэн би одоо хэлдэг бол жишээл одоо хамгсалтын явсаар жишээ манай орчин ардын дуу. Орчин ардын дуу. Үнээр тэр бас орчин ардын дуу л эрс онд. Тэ. Тэгээд би одоо дотор их гайхаад энэ орчин ардын дуу ийм сайхан ариун сайхан үлгэртэй дуу яахад ингээд одоо яг шампанаар ингээд хэрвээ би нэг ардын дуу өөрчилж их үлгэрчилж бичиг бол заавал нэгдүгээр сонголт бол орчин ардын дуу. Тэр нонжия. Одоо ариун биш одоо танавал гэдэг одоо ариун. Гэдэг ариун. Тэгэлэн бол энэ орчин мэнгэ яахад энэ жирмийн ардын дуу яахад ингээд одоо ийм нэг одоохон нэг хэн шиг. Тийм. Ихэр нэг ингэж нэг яг ёсондаа бол ихэр нэг одоо манай зүүн орны хэлдэг orange run гэж одоо хэлдэг. Манай орчин ардын дуу яагаад энэ шиг ингээд нэг бийж ингэ хүлээж ийж. Ингээд нэг тараад хүмүүсийн нөлөөлөд байдаг. Өвөр Монголоос ийж ингэ шатаад бохоорлоош. Бохоорлоош та. Одоо хүртэл гэж улайгаагүй байна гэж. Гол энэ хаана байна? Харин нэг хоёр үгээр хэлэх харав. Заавал их хүчээр зовлон ингэ ялаад гармаа. Энэнд бол нэг дугаар бол зориг их хэрэг тийм байна. Надад бол чим өнөөдөр минь одоо ариун хүчтэй тулаалаа. Уйлаа одоо хөдөөд салхинд гээд хоноо надуулаа. Одоо сандаандаа одоо хурж одоо нэг сони нэг юм хийж болохгүй. Одоо гिचдээ заавал арих марих боцвол одоо өндөршүүлээ. Цэцэрээд одоо дуулахад одоо сая зовоосон одоо сая санаа зовлонтой хийх юм одоо хийж гарч өгөхгүй болоход одоо санжид магсан дуу гэдэг байна. Айда юу гэж нэг нэртэй санжид магаад одоо сайхан дуулаа. Хас уянгийн дунд жаргаж хоёр удмын дунд зовсон 13 хүлгэн дуулж
13 дугаар 101-ч туулж гадуу юулхээс бусдыг үдсэн гайхамшиг тал дээр суулээ. Дэлхийд ганцхан Монгол л байдаг дээвэрт гэрийн тоононд цангандаг дээгүүр ниссэн тоороо цаламддаг дэврүүн хөөрөн уртын дуу дээлтэй ардыг суудаг лээ. Мөнгө шүт байна. Алтан богдын шил арга хөвчийн унах. Самбрын сонин гэднэ үлгэр. За баярлалаа. Учиртай сайхан өгийг өчиж үлдээ дээ. За баярлалаа. За аач баярлалаа. За одоо өнөөдөр ийм ардын дууны тухай ингэж сайхан жогж мөн манай аавстай тийм сайхан ардын дуулуудыг ингэж амьлуу дуусан. Чагаанхын ховд гэж бол мөн ардын дууг яг сайхан бас ингэж шинэргүү маягаар ингэж дуулж хүмүүсийн сэтгэлд хүргэж байсан. За ингээ өнөөдөр ардын дууны тухай жогдсон юм чинь ардын дууны тухай нэг юм бишиж үлдээ бол таарна. Тэгтээ би одоо хөтөгчийн хаваас өнөөдөр та нарыг ингэж одоо ерөн манай энэ нэг ярилцаандаар ардын дууг нэг сайхан ардын дууг дуулж үлдээнэ үү гэж хүсэж байна. За би бол одоо ингийн цагаан голын бургас гэсэн нэг дуу дуулаа. Тэгэхээр энэ бол яг үг нь цагаан голын бургас хөндөй талдаан сүгдэртэй цастайхан хийтэн өдөр цагаан буурал аавыгаан цастайхан өдөр санана гэсэн. Энэ бол одоо аав ээжийн сонсон юм дуу. Ардын дуу одоо ингэж аймаар бэрхшээлтэй ийм цаг үед бол ардын дуугаан санана гэсэн юм нэг бодлоос ингэж дуулъя тийм. цагаан чла